Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. Астерэд Харрот байна. Дараагийн уншлагаараа уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийн уншлага маань та бүхэн гарчигнаас харсан байх. No contact буюу харилцаа холбоогүй байгаа хүмүүст зориулсан тэд таныг санаж байна уу гэдэг юу сэдвтэй уншлага байгаа. За дид сэдвүүдэд нь гэх юм бол уншлага дотроо нөгөө хүнийхээ одоогийн энерги харилцааны талаар юу гэж бодож байгааг эхлээд чеклэн. Тэгээ хоёрт бол тэр таныг санаж байна уу гол асуулт руу орно. Тэгээд гуравт нь бол тэр танилуу холбоо барих уу, таны бодож буй хүн танилуу холбоо барихаар байна уу гэж үзээд ингээд өнөөдрийн уншлагын дуусж байгаа. За энэ удаад сонгуулгатай болохоор Oracle Lovers Oracle Deck гэд хүзрээсээ нэгдүгээр бүлгийг сонгох, хоёрдугаар бүлэг, гуравдугаар бүлгийг сонгох хүмүүс юм байна. Ерөнхий энергийг агуулсан хүзрийг гаргаж өгөөч гэсэн гэж агаад хүзрүүдээ гаргасан байгаа. За эхний бүлэг нэгдүгээр группийг маань Oracle Deck нь ийм хүзэр байна. Хоёр хостой. Ихтэй нараас нь юм шивнээд байна уу? Яагаад энэ yin yang ийм энергитэй хүзэр байна. За хоёр дахь нь бол мод байгаль дэлхийг илүү хайрлаж байгаа нэг ийм Oracle Deck байна. За гурав дахь нь гэх юм бол хоёр хос. Нэг нь баг амар бурхан юм шиг байна те, ингээд имчилгээ хийгээд хийгээд ах шиг байна. За ийм 3 хүзрний сонгоод Oracle Deck-нээс сонгоод тэгээд уншлага руугаа орцгоогоорой. Мөн уншлага таалагдах юм бол лайк, subscribe, comment бичгээ мартаваа. Нэр comment гэснээс би нэг team comment уншсан. Хүзэр биш хөзөр гэд бичсэн. Тэгээ угаасаа би ингэж ярьд юм уу? Угаасаа ингээ хөзөр гэд ингээд хүзрээр гэд үүгээр дуудаад идэг. Тэгээд манай нэг найз бүр нааг бага хаас хойш одоо ингэ шоолж байгаа. Хулангийн одоо бүрийн брэнд хиллэг болцсон гэж шоолоод идэв. Тэгэхээр тэрийг зүгээр тоохгүйгээр манайхаа уншлагаа сонсохгүй болвол угаасаа би тэгж хэлээд идэв шүү. За олон талаа юм яриад ээж яах вэ? Шууд уншлага руугаа орцгоё. За нэгдүгээр бүлгийнхээ уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. За нэгдүгээр бүлгийнхэн маань энэ Lovers Oracle Deck юм маань хоёр хос болон дээр ийм yin yang юутай энэ ч одоо юу гэдэг вэ? Тойрог энерги гэх юм уу? Ийм энергитэй тэгээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн эмэгтэйнүүдээ амцсан араас нь ингээд шивнээд байгаа мó эсвэл тэврээд байгаа мó амьсгалаад байгаа мó ийм зурагтай Oracle Deck сонгосон байна. За энэ Oracle Deck-ийн маань арт balance буюу love is not always about agreeing just for the sake of it. A great relationship is one that both supports and challenges гэсэн утгатай энэ хүзрийг сонгосон байна. За энэ юу гэсэн утгатай вэ гэхээр баланс буюу хайр гэдэг зөвхөн тэр хайрынхаа төлөө бүх одоо нөгөө хүнийхээ ч юм уу тий хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрөд байхыг хэлдэггүй. Үргэлж хүлээн зөвшөөрөхийг хэлдэггүй. Агуу хайр, агуу харилцаа гэдэг нь болохоор нэгнийгээ дэмждэг ч гэсэн мөн бас сорж идэг зүйлийг бол хэлдэгэ гэсэн утгатай ийм хүзрийг сонгосон байна. За хэдүүлээ энэ хүзрийг энэ Oracle-а дээшээ тавиад одоо хүзрээрээ юу үзэх вэ гэхээр ихэндээ нөгөө хүнийхээ одоогийн энергийг эхлээд үзье. Тэгээд дараад нь харилцааны талаар юу гэж бодож байна вэ гэсэн энергийн шалгалт хийнэ. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн юу н одоо ямар байр байдалтай нь одоогийн энерги нь ямар байна вэ?
За нэгдүгээр группийнхний бодож байгаа хүний одоогийн ер нь ерөнхий нэрийг харилцаатай хамааралгүй одоо тэр хүний ер нь байгаа байдал энерги нь ямар байна вэ гэж үзэхэд нөгөө хүн бол нэлийн жоохон төөрөлцсөн юм манантай юмд байгаа юм шиг тийм сэтгэл зүйтэй тийм мэдрэмжтэй байгаа харагдаж байна. Ер нь нэг юм бас яг юмыг тодорхой бүр юм шулуун ямар ч юм хаалт байхгүйгээр те юмыг ингээ нэлээд юм тодорхой сайхан clear харах гэж байдэн штэ. Тэр чи одоо эхнээс нь эхлэхээс миний энэ одоо англи хэлхийг яа гэдэг юм бэ? Монгол хэлчихсэн. За нэгдүгээр бүлгийнхнийг ингээд харж байхад ер нь нөгөө хүнийх нь яг одоогийн энерги харилцааныхын талаар биш зүгээр өөрийнх нь одоогийн энерги ямар байна вэ гэж үзэхэд нөгөө хүн бол нэлээд юм төөрөлдсөн юм бүрхэг манантай байгаа харагдаад байна. Энэ хүний оюун санаа, оюун бодол нь гэх юм бол жах юм булингартай гэдэг штэ. Яг ингээд юмыг тодорхой ирүүлээр харж чадахгүй бас юм жоохон булингарцсан манантай ингээд манан дунд байгаа ч юм шиг нэг юмд жаахан донтолттой байж магадгүй заавал тэр нь арх тамхи ч юм уу ийм юмны тонолт байх албагүй одоо зүгээр юм дэлгэцийн донтолт гэж хүртэл байдаг шүү дээ. Хитрхийн нэг юмдаа ингээ анхаарад юмны талаар ирээдүйн зорилгынхоо талаар цаашдаа яах талаараа юм тодорхой тод томруунаар бодож чадахгүй байгаа ингээ нэг юм нүднийх нь урдуур ингээд нэг юм жоохон сааралтаад юм ингээд бүрхцэн юм шиг жоохон тийм манантай юмыг тодорхой гоё бодож чадахгүй байгаа байдалтай байгаа харагдаад энэ тарих толгойн ингээд нэг тийм ажиллаж өгөхгүй одоо харилцааныхаа талаарч бай, ажил төрлийнхаа талаарч өөрийнхөө амьдралын талаар ер нь л нэг юм жоохон тодорхой юмсыг бодож чадахгүй байгаа ийм байдалтай байгаа харагдаад энэ тэгээд энэ хүн болохоор бас нэлийн их цаг хугацааг найз нөхөдтэйг өнгөрөөгөөд одоо ууж идэ шоудаад ч юм уу тэрнээсээ болоод бас юмыг ингээд гоё ирээдүгэ ч юм уу тодорхой харж чадахгүй байгаад байсан байна л да. Бүр нөгөө юмд сатаарад хүн чинь нэг зорилго руугаа анхаарч чадахгүй юм жижиг сажиг юмд анхаарад зорилгоо өөрийнхөө яг юу хүсэж байгааг дотоод хүнээ сонсч чадхаа болчихдээ штэ. Тийм байдалтай нэлийн удаан бас явцсан байгаа хүн харагдаад байна. Тэрнээсээ гарах гэж бас тэгтээ нэлийн хичээдэг. Үе одоо ингээд найзуудыгаа гостлоод ч юм уу тий найзуудтайгаа харилцаанаасаа түр холдоод тэгээд амьдралынхаа талаар зорилгынхаа талаар ер нь би юу игээ яваад байна вэ гэдэг дээрээ бас нэлийн анхаарал хандуулж боддог төрлийн хүн байгаад байна. Гэхдээ тэрнээсээ буцаад ингээд тэр нь ингээ удаан үргэлжлэхгүй буцаад гарч яваад өөр юмд сатаарчаад байдаг. Ер нь юмд сатаарахтай айгүй хурдан ADHD-тэй хүмүүс бас байгаа харагдаад байна энэ дунд. Нөгөө нэг юмд тогтож сууж чадахгүй ингээд нэг юм ихлүүлснээл болоод дараагийн юмаа ихлүүлээл ингээ юмнаас юм руу жоохон өсчээд байдаг төрлийн хүмүүс маань бас байгаа харагдаж байна. За тэгээд энэ болохоор нөгөө хүнийх нь энерги шүү. Та сонсож байгаа хүмүүсийн биш, сонсож байгаа хүмүүсийн бодож байгаа хүнийх нь энерги нь ер нь одоогийн байдлаар ямар байна гэж үзсэн. Тэнгүүд нэг юм паттерн буюу нэг юм тойрогт орсон. Тэр тойргоосоо жоохон гарч чадахгүй байгаа хүмүүс бас байна. Нэг юмыг ингээд дуусгаад нэг юмд цэг тавиад цаашаа явъя гэхээр чадахгүй. За зарим хүмүүсийн хувьд одоо түрүүн хэлсэнчлэн юмд донтоод тий дэлгэцийн хамааралч гэдэг юм уу ямар нэг одоо тамхинасаа гарч чаддгүй ч юм уу нэг юмд ингээд донтчоод тэрэндээ одоо хүнч байсан болон заяа тэгж донтчод байгаа бол зарим хүмүүсийн хувьд болохоор хэцүү ингээд ажил төрөлд байдаг. Өөрийнх нь ингээд бүтээмжтэй, бүтээл сэтгэлгээ ингээд дарж идэг тийм ажил төрөлд байдаг байж тэрнээсээ гарч чадахгүй хит ингээд автаад ороод эсвэл зүгээр л тэрнээс ингээд гарч чадахгүй дуусгаж чадахгүй те ямар нэгэн шалтгаантайгаар ингэж чадахгүй нэг юм чөтгөрийн тойрог гэдэг юм шиг тойрогт орчоод тэрнээсээ гарч чадахгүй байгаа хүмүүс байгаа гэж гарч ирж байна. Жохон хуучин юмнасаа салж чаддаггүй хуучин юм руугаа эргэж орох гээд идэг комфорт зоноосоо гарахтаа жаахан муухан тэгээд юмд хурдан хамааралтай болчих гээд идэг хүмүүс байгаа харагдаад байна. Уг нь бол нэлийн ийм зоригтой тууштай мэдрэмжтэй хүмүүс байгаа ч гэсэн яг одоо өөрт нь нэгэнд нөлөөлөхөө
нэгэн тийм сайхан зүйл авчирхаа болцсон харилцаанаас бас ингээд гарчиж чаддгүй өнгөрснөө тавьж явуулж бас тавьж явуулахдаа жоохон маруухан удаан тавьж явуулахдаа удаад идэг тийм хүмүүс бас байгаа харагдчихээн. За энэ бодож байгаа хүмүүс маань ер нь нэг иймэрхүү энергитэйгээр одоогийн байдлаар байж байна. За одоо харин энэ нэгдүгээр бүлгийнхний бодож байгаа хүн нь харилцааныхаа талаар юу гэж бодож байна вэ гэд харилцааныхаа талаарх энийг нь чеклэе. Саяныхаа л үзрийг авдаг гэж. Major arcana тайлбарлаж идэг шүү. За 3 major arcana окей. Болив бигэлчи. Видео фонцыг тайлбарлаад өгөөч. За нэгдүгээр бүлгийнхний ер нь бодож буй хүн энэ харилцааныхаа талаар ер нь юу гэж бодож байна вэ? Одоо no contact те холбоогүй байгаа талаар ер нь юу гэж бодож байна гэж асуухад энэ хүн гэхдээ харилцаагаа нэлээд жоохон токсик харилцаа гэж боддог. Айгүй юм эрүүл сайхан те тайван байдаг харилцаа гэхээсээ илүү жоохон савлгаатай нэлээд юм emotional тэгээд нэмээд нэлээд сэтгэл хавалсан тэгээд нэгнийгтэйгээ нэг юм ямар нэг юмар юм холбогдсон юм шиг тоор өөрийн мэдлгүй нэгэндээ татагтаад байдаг болохгүй гэдгийг мэдсээр ээж нэгэндээ татагддаг нэг юм цаанаасаа нэг юм үл үзэгдэгч гар тойрыг бас ойртуулад байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөөл байна л да. Тэгээд энэ хүн бол харилцаагаа нэлээд тийм токсик харилцаа байсан гэж бодож байна. Нэгэндээ шудраг бус ханддаг байсан. Яг шудраг байсан гэж бодохгүй на харилцаан дээрээ. Тэгээд энэ нь болохоор нэг таныг буруутгаад байгаа ч биш хин нь аль нь л харилцаан дээрээ жаахан шудраг бус хандчаад идэг байсан. Тэгээд одоо нэг хэрүүл болдог ч юм уу нэг юм боллоо гэхэд тэрийгэ тавьж явуулж чадахгүй. Бүр яг ингээл зуугаад бодод идэв штэ нэг хүн ингээд тэр талаараа тэгэж боддог байсан. Ер нь ийм жоохон тавьж явуулах хэвээр юмыг тавьж явуулдаггүй байсан гэж бодож байна. Тэгээ шудраг бус нэгэндээ ханддаг байсан. Ер нь л нэг ийм нэгэндээ жоохон токсик хортой харилцаа байсан гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээ болиг гэхлээр болж чаддгүй цаанаас ингээ уягдсан юм шиг нэгнтэйгээ тийм мэдрэмжтэй тэгж одоо л бодож байна. Тэгээд нэлээд савлгаатай таныг бас нэлээд савлгаатай байсан гэж бодож байна. Сэтгэл чинь нэг бол ингээл амар инээгээл баярлал тэгснэ нэг бол гинт ингээ cold болчдөг. Нөгөө Katy Perry-гийн нэг Hot and Cold гэдэг дуу идэг штеп. Яг тэр шиг нэг бол ингээл амар гоё халуун дулаан, халамжтай, хүүрхэн аштай ийм байжсэн аа. Гинт жоох ингээ хүүтэн болоод гинт ингээд нэг юм жоохон аашлаад идэх юм шиг. Гэтэ хэрүүл өдөөл бүр ингээд муудалцаад тэр хүнийг зовоогоод байгаа гэхээс илүү хардас ирдээд байхаас илүү гинт ингээд хаалга хаачж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг байсан.
хүүтэн санагддаг тэр нь. Гинт ингээ амар хатуу үг мөхтэй болчдөг. Нэг юм бас хүнд хилээд ахааргүй юм хэцүү үгийг хамаагүй хэлж мэлчдэг байсан гэж бодож байна. Тийм болохоор энэ хүн бол энэ харилцаан дээр одоогийн байдлаар бол ирээдүй харж чадахгүй байна гэж гарч ирлээ л дээ. Ирээдүйд одоо энэ байдлаараа ирээдүйд гэрлээд суугаад хамтдаа ингээ гэр бүл боллоо гэхэд айгүй хэцүү байх юм байна да гэж бодсон. Ирээдүй юусоо харж чадаагүй гэж гарч ирж байна. Тэгэнгүүтээ тэгсэн хэрнээ энэ ийм эрүүл харилцаа шиг санагдахгүйсэн баахгүй энэ хүнд эрүүл харилцаа байгаад гоо ингээ гэр бүл хараад ирээдүйд юм харыг гэхлээр тэгж чадахгүй. Тоор нэг газраа л ингээ гацаад нэг юм тойргоосоо гарч чадахгүй ингээл нэг юм ингээ тойроод эргээд идэв штэ. Яг л адилхан асуудал гарч ирээл дахин давтаж гарч ирээл тэрийг ингээ шийдэж чадахгүй. Тэгэл ингээ сэтгэл санаа амар савлгаатай тэгсэр нэг нэгнээс холдож чадахгүй холбоотой байгаад идэг ийм мэдрэмж аваадсан байна. Нөгөө хүний зүгээс гэх юм бол ирээдүй харж чадхаа болсон. Энэ хүн бол одоо харилцааныхаа тал дээр юу гэж бодож байна вэ гэхэд тэгэхээр за нэлээд юм токсик харилцаа байсан да. Нэлээд савлгаатай, нэг нэгэндээ айгу муухай ханддаг, нэг нэгэндээ айгу шудраг бас ханддаг байсан харилцаа. Тэгэхэд энэ тэр байдлаас ерөөсөө гарч чадаагүй тэр байдал ингээд үргэлжлээд давтагдсаар байгаад тэгээд энэ харилцаанаас болсон. Тэгэнгүүтээ гэр бүл харъя, гэр бүл болъё ингээд цаашдаа энэ харилцааг дараагийн түвшинд гаргая гэхлээр тэгж харж чадахгүй байсан гэж гарч ирж байна. Тэгээд зөвхөн бас нэг танд буруу өгч бодоод байгаа гэхээсээ илүү энэ хүн болохоор хоорондоо жоохон тохирдоггүй зан ааш жоохон тохирж өгөхгүй байсан юм уу да гэж тийм өнцгөөс илүү харж байгаа байхгүй юу? Нэг нэгэндээ аюу муугаар нөлөөлөд идэг байсан. Нэг нэгнийхээ муу юмыг ингээд татаж гаргаж ирээд идэв штэ. Тэр хүн ингээ ганцаараа байхдаа тийм биш. Тэгснээ таач гэсэн ганцаараа байхдаа тийм биш гэдгийг ч бас тэр хүн мэдж байгаа. Гэтэл та хоёр ингээ нийлээд хамт байхаараа нэг нэгэндээ жоох юм муу нөлөөтэй байгаад байгаа ч юм шиг. Туслаад, дэмжиж, нэгнийгээ дэмжиж, тэгээд нөгөө хүний бодлоор бол харилцаа гэдэг нэг нэгнийгээ туслаад сайхан юмыг гаргаж ирээл хамт гоё л байх ёстой гэд бодоод идэг. Гэтэл та хоёр хамт байхаараа сайн юм байгаа ч гэсэн муу юмыг нь илүү их ингээд татаж гаргаж ирээд хөндөөд байгаа юм шиг. Тэгэнгүүт ингээд айгүй тэнцвэргүй, тогтворгүй байгаа юм шиг санагдсан. Ингээд яг ярьсан чинь нөгөө нэг эхний энэ хүзэрний ард байсан үг санаанд очлоо баланс гээд хайр гэдэг үргэлж нэгнийхээ төлөө ингээд хүлээн зөвшөөрөөл байнга дэмжиж идэг зүйл биш бас сордог зүйл шүү гэд энийг тооёрт бас мессеж олгож энэ хүзэр маань гаргаж ирсэн байна. Жах юм балансгүй байсан гэж гарч ирж байна. Нэг нь хитрхи их дэмжиж ч юм уу, нэг нь хитрхи их ингээд байдаг. Нөгөөх нь тэрийг аваад эргүүлж өгч чадахгүй байсан ч юм уу тий. Нэг тиймэрхүү жоох юм харилцааны тогтворгүй аваад динамик юу нь бол харагдаж байна энэ хүзэрнээс харж байхад. Тэгээд би одоо ингээ ярьж байхдаа бас гацаж төгдрээл ингээ яг ямар үг хэлэхээ олж мэдгүй ингээд онж монохгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө хүний ч гэсэн яг ингээд бодол нь баригдахгүй. Айгүй юм ингээд жоохон бодож ийсэн нөө за бодохгүй гэд бодлоосоо бас нэлийн цугтаагаад идэг төрлийн хүн байна. Өмнөх энергийн чек буюу энергийн шалгалт дээр ч гэсэн юм тэгж гарч ирсэн. Жоохон бодлоосоо цугтаах гад идэг. Хитрхи их гүнзгий юм руу орж боддгоо байх гад идэг тийм хүн байгаад байсан. За одоо нэг нь ингэж гарч ирснээ хэдүүлээ ер нь тэр таныг санаж байна уу? Санаж байна уу? Цааш тэр нь холбоо барихаар байна уу гэдгийг харъя. За эхлээ ямар ч байсан таныг санаж гин үү? Харцгаая юу?
Саналгүй яах вэ? Бүр нилийн санаж ийн. Энэ хүн бас таньяас ингээд хэдий ингээ хамт байхдаа бид хоёр токсик байсан. Би ирээдүйд харж чадахгүй байна. Нэтэрээ гээл элдв юм бодож байгаа ч гэсэн яг холдож бас чаддгүй. Угаасаа нилийн юм таталцалтай харилцаа байгаад байгаа харагдаж байна. Кармик харилцаа байгаа харагдаж байна. Нэгэнтэйгээ trauma bonding тэ нөгөө нэг тэр ч одоо монголоор юу гэдэг вэ? Нэг нэгнтэйгээ одоо адилхан сэтгэлийн шарахтай учраас гүнзгий холбоо мэдрэх тийм юм бас байдаг харагдаж байна энэ хүнд. Энэ хүн бол таныг бол угаасаа бүр санаж байгаа. Би бол энийг бүр 100% баттай хэлж чадчихээн. За 100% гэх нь хаашаа 99.9% баттай хэлж гин. Энэ хүн бол таныг үнэхээр санаж байгаа, шаналж байгаа, хамттай байсан гоё мөчүүдэд бодож гин. Холбоогүй болсондоо бол үнэхээр харамсаж гин. Бүр яг харамсаж байна. Зүгээр санах биш. Энэ хүн харамсаж байгаа. Тэгээд тантай байсан үе бодоод тантай ингээ холбоотой байгаад жаргалтай байсан үедээ бодохоор амар юм хэцүү мэдрэмж орж ирдэг. Шаналгаатай мэдрэмж, уйлмаар ингээ ганцаараа бүр ингээд нэг хан руу хараад хөвтчихдээ штэ хүн айгу депресд болоод яг тэгж байгаа мэдрэмж харагдаж байна. Тэгээд ихэнхдээ юу нэрэ унтахаас өмнө айгуух боддог харагдаж байна. Өдрийн цагаар бол ингээл өөрийнхөө хийх юмыг хийгээл сурдаг бол хичээлээ хийгээл ажилдаг бол ажил дээр анхаарад өөрийнхөө хувийн юм хийж байгаа бол тэрийг ингээл илүү сайжруулах гад энэ хүн урагшилж байгаа ч гэсэн яг орой унтах болохоро нэг юм хоосон мэдрэмж мэдрээд идэг. Энэ хүний дотор яг одоо юм хоосон мэдрэмжтэй байгаа харагдаж байна. Харилцааныхаа талаар бодвол таны талаар бодохоро энэ хүн юм дотроо хоосон хөндөй юм шиг тийм мэдрэмж авдаг. Тэгээ тэр нэг дүүрхгүй байгаа юм шиг. Айгуу гунигтай мэдрэмж байна. Тэгээ миний ингээ хоолоо бүр сүүл рүүгээ зангираад эхэлж байна. Жохон хүнд энергитэй байхаар тэгээд идэг. Тэгээ энэ хүн бол бас жохон газар орд дамгай ч юм уу эсвэл бол нэг чартныхаа дунд газар ордтой хүн байгаа харагдаад байна л да. Үхэр, матар, охины орд заавал орд таарах албагүй манайхаа зүгээр таарж байгааг нь аваад таарахгүй байгааг нь орхиод яваарай. Тэгэхээр нөгөө хүн нь бол нэг юм жах удаан хүн байгаа хгүй юмыг ойлгох гэж удаад идэг. Танаас ингээ холбоогоо тасалжуул санана таныг ингэж амар одоо харамсна гэж бодоогүй ч байсан юм уу тий анх холбоогоо тасалж байхдаа ингээд бүр энэ хүн одоо холбоогүй болохдоо энэ хүн буруу юм хийгээд энэ хүн таныг гомдоогоод харилцаагаа тасалсан болвол тэрэндээ амар харамсаж байгаа. Хийсэн үйлдэлтэй харамсаж байгаа. Уучлалт гуйхыг хүсэж байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ тэгж чадахгүй байгаа нь болохоор бид хоёр одоо ингээд уучлалт гуйгаад холбоо тогтоолоо гэхэд буцаад өмнөшгөө байхгүй байх таа гэсэн айдас бол байгаад байна. Эндээс хэдүүлээ таны сошиал хаягийг ч юм уу үзэж гин үү холоос юу харж гин анзаарч гин үү гэдгийг харъя. Ингэж асуухад болохоор right ерөн сошиал хаягийг нь үзэж гин үү холоос харж гин үү анзаарч гин үү гэсэн чинь right takes time гэж гарч ирсэн. Тэгээд энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр анх асуухад бол угаасаа шууд right гэж гарч ирсэн. Тэгээд сошиал хаягийн ч юм уу таны ер нь бол алсаас жахан харсан ажигласан байдалтай байгаа ч гэсэн тэхгүй байх гэж амар хичээж байна. Энэ хүн таныг харахаараа шаналаад идэг учраас харахгүй байх гэж хичээгээд байгаа. Тийм учраас одоо ингээд хол зайтай хардаг ч юм уу те нэг юм үзмээр хармаар байсан ч гэсэн харахгүй байх гэж амар хичээж байна. За зарим нь бол угаасаа жоохон блоконд байгаа хүмүүс байх шиг байна. Одоо сошиал дээр гээл асуусан юм чинь тий блоконд байгаа угаасаа харъя гэж харж чадхааргүй нөхцөл байдал үүссэн байгаа харагдаж байна.
Тэгээд takes time буюу цаг хугацаа шаардна гэсэн үзэг гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол social хаяг ч юм уу алсаас нэг жоохон ажигласан байдал бол байгаа харагдаж байна. За тэгээ мөн энэ дээр нэмж хэлэхэд болохоор энэ хүн буцаад тантай холбоо тогтоохыг хүсэж байгаа. Гэхдээ тэрнээсээ ерөн жоохон айгаад тэгээд нэг буцаад холбогдлоо гэхэд буцаад л нөгөө л нэг адилхан харилцаа руугаа орондоо гэсэн айдас байгаад байгаа учраас бас яг үйл хөдлөл жоохон хийхгүй байгаа харагдаад байна. Тийм болохоор хэдүүлээ одоо тань руу юу холбоо барихаар байна уу гэд бүр салгаад асууж үзье. Саяхыг удаа авах стэйсэн байх та. Яа буцаага хийж юу амар шин буцаага хийчих юм. За гарч ирэхээр бол дахиад буцаа гараад ирд юм дөө. Буцаагаад хийсэн ч гэсэн. Юу дээр хэлцээд байгаа юм бэ? Дүүч. За холбоо барихгүй нэлийн уудахны ер нь угаасаа шийдвэр гаргаагүй шийдээгүй нэлийн эргэлцсэн байдалтай тантай холбоо барих уу яах уу гэж энэ хүн бодохгүй ш бодож байгаа. Нэлийн бодож байгаа буцаад харилцаагаас сэргээ холбогдъё гэд бодохоор эргэлзээд байна. Яг 50-50% таа ч юм уу. Тэгээ нөгөө хүн нь яг шийдвэр гаргахаар хэмжээний энергитэй биш шийдвэр гаргаагүй байгаа учраас энэ дээр бол одоо л тань руу холбоо барихааргүй байгаа харагдаад байна. Тэгээ яагаад холбоо барихгүй байгаа юм бэ? Юунд эргэлзээд байгаа юм бэ гэхлээр эргэж очих уу, урагшаа явах уу? Эргэж очиод буцаад харилцаагаа сэргээгээд ингээд явах уу? Эсвэл бол зүгээр урагшаа одоо нэгэнт ингээд холбоогүй болсон юм чинь урагшаа чиглэлтэй ингээд урагшаа ирээдүгөө хараад цаашаага явах уу гэдэг дээр эргэлзээд байгаа. Тэгээ яагаад ингэж эргэлзээд байгаа вэ гэхээр эргэж очлоо гэхэд өмнө л үдсэн бах юмнууд дахиад гарч ирж байгаа гэсэн үг. Эргэж очлоо гэхэд бид хоёр ер нь гоё байна гэсэн итгэл энэ хүнд жоохон байхгүй байгаа юм. Харилцаа айгүй гоё те цэцэглээл хөгжөөл буцаал нэг нэгэндээ хийгээд нэгээ ингээд хайрлаад ингээд явна гэсэн итгэл байхгүй буцаад очиод харьцлаа гэхэд улам л хэцүү байх юм шиг, бүр хэцүү л байх юм шиг, эргээд хэцүү юм руугаа буцаж орох гээд байгаа ч юм шиг. Энэ хүн тань сэтгэлтэй юу, сэтгэлтэй харамсаж байгаа юу, харамсаж байгаа. Гэхдээ тэглээгээд эргээд ийм нөхцөл байдал руу орох тийм хэмжээний бас зориг байхгүй байна гэж гарч ирж байна. Харилцаандаа буцаад ингээ орохоор дахиад л нөгөө л нэг мэддэг номын бүлгээ уншаад мэддэг төгсгөл хүлээж байгаа юм шиг энэ хүн санагдаад байгаа. Тийм болохоор холбоо барих дээр бол нэлээд эргэлзсэн байдалтай. Тэгээ бас мөнгө санхүүгийн асуудал ч гэсэн байгаа харагдаж байна нөгөө талд. Тийм учраас мөнгө санхүүгийн асуудлаасаа болоод энэ дээрээ илүү их төвлөрөөд энэ дээрээ илүү их анхаарад мөнгө санхүүгийнхаа асуудлаас гарах сонирхолтой байгаа. Тэгэхгүй бол энэ дээрээ бас мөнгөний асуудал, өөрийнхөө хувийн тэр асуудлуудад нэлээд одоо нөгөө нэг анхаарал хандуулад тэрнээсээ болоод айгүй завгүй жоохон дарамттай өдрүүд өнгөрөөд байгаа харагдаад байгаа байхгүй. Тэнгүү тэрэн дээрээ илүү анхаараа даа ингэж буцаж очиж айгүй хэцүү байж ахаар гээд тэгээд нэг л өдөр сэтгэл санаа нь хөнгөрөөд өөртөө ихтэй болоод эрч хүчтэй болоод өөр дээрээ илүү ажиллаад өөрөө сайжраад ирэх үедээ холбоо барихыг хүсэж байгаа. Тэгээд энэ хүн угаасаа таныг холбоо бариад тань руу холбоо бариад ингээд тань дээр ирсэн ирээгүй таныг ч гэсэн сэтгэл хангалуун бас эрч хүчтэй амьдарж гин гэж бодож гин. Тийм болохоор нэг эргэж очиод энэ бүх хэцүү юмыг дахиж эхлүүлээд авах хэрэг байна уу та гэсэн ийм эргэлзээ бас энэ хүнд байгаад байна. Тийм болохоор холбоо барихгүй нэлээд эргэлзээд байгаа харагдаж гин. Нэлээд удаан энергитэй хэдий хэцүү байгаа ч гэсэн урагшлахыг жоохон сонгохыг хүсэж байгаа ийм энерги гарч ирлээ. За тэгэхээр ерөнхийдөө бол тань руу холбоо барих уу гэвэл нэлээд удна, нэлээд эргэлзэн,
шийдвэр гаргах гэж жах удахаар байна. Тэг өөрийнхөө асуудлыг шийдээд энэ хүн өөрөө нэг юм тогтвортой байр суурьтай болж иж бас холбоо барих бодолтой байна. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага дууслаа. Тэг энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол хэлэх санал сэтгэл байгаа бол бүгдээрээ комментээр үлдээгээрэй. Лайк, subscribe дарахаа мартаа. За энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн уншлагаараа уулзлаа. Баяртай. 2 дугаар бүлгийнхэндээ энэ уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. 2 дугаар бүлгийнхэн маань энэ модон дээр зүрхтэй тэгээд тэр зүрх рүү үнсгээд ойртож байгаа эмэгтэйд энэ Oracle deck-ийг сонгосон баг. За энэ хүзрийнх нь ард болохоор бас мессеж байгаа. За give thanks for the blessings of love soon to come your way. Know that you deserve to be and have all that your heart truly desires гэсэн ийм утгатай үзэр сонгосон байна. За энэ юу утгатай вэ гэхээр өөр дээр чинь ирж байгаа, өөр дээр чинь удахгүй ирэх гэж байгаа энэ хайрт талархаж хүлээж аваарай. Тэгээд таны зүрх сэтгэл юу хүсэн түүнийгээ хүртэх хэрэгтэй гэдгийг санаж яваарай гэсэн утгатай ийм Oracle deck байна. За энэ Oracle deck-ийг хэдүүлээж байгаа. Энэ камераас гараа авчих үедээ жоохон түлхээд. Тэгээд за уншлах нь бол ерөнхийдөө 3 асуулттай. Одоогийн энерги, нөгөө хүний одоогийн энергийг үзээд тэнгуүтэй харилцааны талаар юу гэж бодож байгааг нь үзнэ. Тэгээд тэр таныг санаж байна уу гэд гол асуулт руугаа ороод дараад нь тань руу холбоо барих уу гэдгийг асууж олж мэдцгэнэ. За 2 дугаар бүлгийнхний хүмүүсийн бодож байгаа хүмүүсийн одоогийн энерги юу юм асуу юм бэ? 2 бүлгийнхний За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань бас 1-р бүлэг рүү жахан татагдсан байх боломжтой. За 2 дугаар бүлгийнхний маань бодож байгаа хүмүүс л одоогоор яг ямар энергитэй байна вэ гэдэг юм бол энэ бол харилцаатай холбоогүй юм, өөрийнх нь ерөнхий энерги юм байгаа шүү. Ингээд үзэхэд яг юм харилцаагүй болсон, салсан тий энэ энергиэсээ дөнгөж одоо гараад бас ч гэж нэг юм жоохон арай учиртай болоод эхэлж байгаа хүмүүс харагдаж байна. Урагшаа шин юм эхлүүлсэн тэрнлүүгээ ингээд нэлээд зоригтой тэмүүлэлтэй урагшилж байгаа ажил төрөл нэлээд бүтэмжтэй байгаа хүмүүс маань харагдаж байна. За сурдаг хүмүүс байх юм бол хичээл сурлага дээр нэлээд амжилттай, хичээл дээрээ илүү фокус өгсөн байдалтай байна. За зарим хүмүүсийн хувьд гэх юм бол нэлээд урт удаан хугацааны юмны дөнгөж эхлэлийг тавиад тэрнээсээ болоод одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс дээр жишээлбэл бизнес эрхэлж байгаа ажил төрлийн хувьд дөнгөж шинэ юм төсөл ч юм уу эхлүүлсэн байгаа хүмүүс бол тэр нь бол нэлээд урт удаан хугацааны юмны дөнгөж эхлэлийг тавиад нөгөө эхлэх нь ажлын 50% гэдэг шиг дөнгөж эхлэлийг нь тавиад тэрнээсээ болоод нэлээд юм стресстэй, дарамттай. Гэхдээ айгүй юм ирч хүчтэй урагшилж байгаа хүмүүс бас байгаа харагдаж байна. Энэ бол сонсож байгаа хүмүүсийн энерги биш шүү. Сонсож байгаа хүмүүсийн нөгөө одоо бодож байгаа хүнийх нь холбоогүй байгаа хүнийх нь энерги гэж үзэж байгаа. Ингэж үзэхэд бол энэ хүн одоо яг юм хэцүү нэг хэсэг бол нэлээд юм хэцүү энергитэй байсан байгаа хгүй, хэцүү мэдрэмжтэй, салтын, шаналлын мэдрэмжтэй, тэрнээсээ гарч чадахгүй бүр ингээд нэлээд сэтгэл шаналсан тогтургүй те ийм байдалтай байжгаад тэр байдлаасаа бараг сая 5 сард ч юм уу гарсан. Ер нь энэ хавар эхлээд гарсан морь жил гараад сая могоо жилээс морь жил гарсан шүү дээ. Тэр шилжилтийн дараа бас дөнгөж яг ингээд нэг юм ирчүүч ороод за одоо болио, одоо энэ байдлаа зогсооё, би одоо ингээд цаашаа явъя гэж шийдээд урагшилсан хүмүүс байгаа харагдаж байна. Бас сурдаг хүмүүс энэ дунд
байгаа харагдаад байна л да одоо таны бодож байгаа хүмүүс донд. Тэнгүүд тэр хүмүүс нь бол яг за сурлага дээр анхаарэ. Ер нь ирээдүйд надаа ийм хэрэг болох юм байна гэд эсвэл бүр цоо шинээр юм сурч эхэлж байгаа хүмүүс байна. Нэг юм шийдвэр гаргаад шинэ юмны эхлэл тавьсан яг ингээд энэ одоо нэг judgment гэдэг нэг энэ хүзэр байгааз нэг юм харанхуй булшин дундаас гар гарч ирж байгаа энэ айгүй эвгүй judgment хүзэр байдаг. Judgment янз бүрээр л одоо хүзрэн дээр илэрхийлэгдсэн байдаг бол энэ хүзрэн дээр бүр ингээд булшнаасаа гарч ирээд ингээд ингэж байгаа хүзэр байдаг. Нилээн юм depressionтэй, сэтгэл гутралтай, зовцсон, шаналсан бүр ингээд гой сайхан юмыг олж харж чадахгүй жаахан тийм болцсон байжгаад тэрнээсээ одоо яг гараад хөдөлж эхэлж байгаа хүмүүс ер нь бол байгаа юм байна. За одоо энэ хүн маань таны талаар тантай харилцааныхаа талаар ер нь юу гэж бодож байна вэ гэдгийг хэдүүлээ асууж үзье. Энэ хүн бол бас сая л нэг дөнгөж нэг юм босч ирж байгаа, орноосоо босч ирж байгаа тийм мэдрэмжтэй, тийм энергитэй байгаа хүмүүс байна. За 2 дугаар бүлгийг бүлгийн хинтэй харилцааныхаа талаар юу гэж бодож байна вэ? Энэ no contact байгаа харилцааныхаа талаар юу гэж бодож байна вэ? Тэгвэл надад заавал та зүгээр асарч идэх шүү. За харилцааныхаа талаар ер нь юу гэж боддог вэ гэж асуусан чинь ер нь юу гэж бодож байна вэ гэж асуухад энэ хүмүүс болохоор харилцаагаа бас яг ингээд дууссан одоо ингээд бид хоёр цаашаа юуж байхгүй гэж бодод байгаа юм бас алгаа. Бас жоохон хол зайны харилцаанд байдаг хүмүүс байгаа харагдчихэв. Хамтдаа байдаггүй, нэг хотод байдаггүй, эсвэл одоо жоох юм хол байгаад нэг тэгээ таарахгүй байгаа. Биеийн хувьд бас хол байгаа хүмүүс энэ бүлгийг нэг сонгосон байна. Энэ бүлгийг 2 дугаар бүлгийг за ер нь харилцааны хадлаар юу гэж бодож юм гэхээр та хоёр бас нэгийгээ багаасаа мэддэг ч юм уу. Айгүй юм сэтгэлд ойр дотн санагддаг. За зүгээр багаасаа мэддэг юм а гэхэд ингээд богинохоо хугацаанд ч болтугай айгүй их нэгнийхээ талаар дотн юм мэдрэмжтэй болцсон. Нэгнийг айгүй сайн мэддэг, ойлгож чаддаг юм сэтгэлээрээ нэгнийгээ мэдрээд ингээ заавал яриад ах шаардлагагүй нэгнийгээ мэдрээд ойлголцчихдаг тийм хүмүүс идэв штэ. Тийм хүмүүс байгаа харагдаж байна. Энэ хүн бол тэгж бодож байгаа хгүй энэ харилцаагаа. Намайг нэг заавал ингээд өөрийгөө тайлбарлуулад ах шаардлагагүй бас мэдчихдэг. Ер нь ингээд нэгнийгээ багаасаа мэдэн ч юм уу. Айгүй юм удаан хугацаанд бас мэддэг дээ. Гэт нэг юм харилцаа бол нэлийн юм суур сайтай харилцаа байгаа харагдаад байна. Ингээд зарим харилцаанууд чинь айгүй хурдан хугацаанд дотносоод тэгснээ би энэ хүнийг нэг сайн мэдэхгүйсэн юм ингээд дууссан нэг тийм их харилцаанууд шүү дээ. Тийм биш. Нилээн бас нэгнийгээ мэддэг. Одоо юм харилцаатай, романтик харилцаатай болохоос өмнө ч юм уу нэгнийгээ мэддэг байсан, нэгнийхээ талаар бас ойлголттой байсан хүмүүс байгаа харагдаад байна. За тэгээд энэ хүн бол энэ харилцаагаа нилээн юм суур сайтай харилцаа гэж боддог. Суурийг нь нилээн сайн ингээд барилга байлаа гэхэд суурийг нь сайн тавиад өгцөн дээшээ ингээд юм бариад явж байхад хэдий ингээд нурах юм те ингээд жижиг сажиг алдаа гарсан ч гэсэн тэр суурь нь сайн учраас цаашаа ингээд амжилттай бас яваад идэг гэж боддог. Ийм харилцаа байгаад байгаа харагдаад байна. Холбоогүй болсон шалтгаан нь бас холын зайны харилцаанаас болоод харилцаагүй болсон байх магадaltaй. Ер нь бол тэр бас хэсэг хүмүүсийн хувьд гэх юм бол холын зайны харилцаанаас болоод хэдий ингээд нэг амар юм муудалцаад хэрэлдээд байсан энерги бол нэг харагдахгүй байна. Та хоёр ер нь ингээд за холбоогүй болъё. Цаашдаа ингээд ер нь хоёлоо бүтэхгүй юм байна. Харилцаа таслыг гэд нэг юм амар яриад шийдээд юм тодорхой болгоод тасалсан харагдахгүй л байна л та. Нэгнийгэнтэйг ингээд баг багаар жоохон холбоо тасарсан энерги илүү их мэдрэгдэж байна. Одоо ингээд
бичих нь багассаар агаад нэг 7 хоногт 2 бичдэг байж байгаа л 3 бичдэг байж байгаа л 2 болоод 1 болоод тэгснээ нэг сардаа 2 3 болоод тэгдэг ч юм уу те нэг юм уулзах нэгнийгээ харах зайн холцсноос болоод нэгнийгнтэйгээ угаасаа жах ингээ холбоо багаар тасарсан байгаа хүмүүс харагдаад байна. За энэ хүн харилцааныхаа талаар юу гэж бодож байна гэхэд тэгэхээр буцаад одоо ингээд нэг юм юунд ордон штэ нэг юм байршилд хамтдаа байх юм бол нэг хотод байх юм бол одоо нэг газар нэг улсад байх юм бол буцаад холбогдоод энэ харилцаа сэргэх боломжтой харилцаа гэж бодож байна. Харилцаагаа яг дууссан гэж бас боддоггүй. Одоогоор энэ хүн угаасаа харилцаагаа сэргээгээд цаашаа холбоо тогтооё гэхээр тэгэх ингээд боломж бололцоо байхгүй байгаа гэж гарч ирээд байна. Сэтгэл байхгүй биш зүгээр боломж бололцоо байхгүй. Мөнгө санхүүгийн хувьд ч юм уу эсвэл танд ингээд юм доктортой юм санал болгоод цаашаа аваад явах боломжгүй байгаад байгаа учраас харилцаагаа буцааж ингээд сэргээх гээд нэг тийм амар хичээгээд байгаа тийм хичээл сэтгэл бол гарахгүй байгаа тийм. Гэхдээ та хоёрын харилцаа буцаад энэ хүн сэргэн гэж бодож байна. Харилцаагаа бодохдоо буцаад ингээд холбоо тогтоогоод юу вэ би ингээд холбоо тасарсан хоёлаа ингэсэн уучлаарай ч гэдэг юм уу тийм ингээд нэг юм хөнгөн байдлаар орж ирэхэд буцаад та хоёрын харилцаа сэрхээр хэмжээний байдал дээр ингээд харилцаагүй болсон ийм хүмүүс байгаа харагдаад байна. За тэгээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө бас огт харилцаагүй шиж юм минимал харилцаа гэж байдаг шүү дээ тий. Байнга холбогдоод идэггүй ч гэсэн нэг холбогдоод минь тусаа мэдлэлцдэг ийм хүмүүс бас байх магадaltaй. Тэгээ бас зарим нэг талаараа бол харилцаа нь одоо гэр бүлийн нөгөө хүнийх нь цааталт байгаа гэр бүл ч юм уу эсвэл таны гэр бүлтэй холбоотойгоор бас нэгнийгнтэйгээ холбогдохоо болсон ийм холбоо тасарсан байдал бас ажиглагдаж байна. Нэгнийхээ одоо заавал гэр бүл гэхлээр суудсан ийм гэр бүл байх албагүй аав ээж ах эгч юу гэдیں эсвэл одоо амьдарч байгаа нөхцөл байдал тэр хүн ингээд гэр ихэнтэйгээ нийлээд гадагшаа явцсан байдаг ч юм уу та гадагшаа явцсан байдаг ч юм уу ийм байдлаас болоод бас харилцаа ер нь дундаа тасалдсан байгаа харагдаад байна. Тэгэхээр энэ хүн бол энэ харилцаагаа ер нь юу гэж бодож байна вэ гэдэг юм бол буцаад сэргэх боломжтой сэргэнэ бид хоёр бол юм амар холбоогүй байгаа гэхээсээ илүү төрдөө ингээд холбоо тасарсан байгаа түр ингээд холбоо багассан байгаа нэг л өдөр буцаад сэргэх боломжтой юм амар хүчтэй харилцаа гэж бодож байна. Тэгээд бас энэ хүн нэлээд энэ харилцаанаас юм хүчтэй мэдрэмж мэдэрдэг. Тэр нь болохоро нэг юм жоохон friendship шиг. Та хоёр бас жоохон хоорондоо найзууд байж агаад романтик харилцаанд орсон ч юм уу. Өмнө нэгнийгээ бүр ингээд нэлээд мэддэг байсан. Тим юм нэлээд харагдаад байна. Бүр ингээд нөгөө түрүүн л яг хэлсэн юм л давтагдаж яригадаад байна л да ингээд юм суурин сайн болохоор цаашдаа ийм жижиг сажиг юмд бас жоохон анхаарал өгдөггүй. Та хоёрын юм том юм чинь нийлдэг. Том үнэт зүйлс нэгтэй ч юм уу. Нэг юмыг одоо нэг зүг рүү хараад нэг үзэл бодолтой бас байж чаддаг ийм санаа бодол нийлдэг хүмүүс байгаа гэж энэ хүн бодож байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ за ийм хүмүүс юм чинь бид хоёр одоохондоо боломжгүй байгаад байна. Ирээдүйд холбогдох байх. Холбоо тогтоох ингээд ийм боломжтой хүн шүү гэж юу нь бол харилцаа харж байгаа юм байна. За одоо тэр хүн таныг юу н санаж байна уу гэдгийг нэг одоо ингээд холбоогүй байгаа нэг тэр хүн хэцүү байгаад байна уу? Ямар байна? Санаж гин үү гэдгийг асууж үзье. Жаахан тийм амар романтик савлсан харилцаа гэхээсээ илүү нөгөө хүний хувьд бол энэ юм жаахан платоник маягийн. Нэгнийгээ бид хоёр мэддэг, нэгнийхээ зан аашиг мэддэг, зангаа олцсон хүмүүс гэж байдаг штеп. Тийм болохоор буцаад холбогдоод ороод ирэхэд бас ойлголцож явах байх гэсэн итгэлтэй. Санжин саналгүй яг уу. Тэнэс бодож.
За энэ хүн бол угаасаа таныг санаж гин. Тэгээд санаад ганцаардсан мэдрэмжтэй. Санахаараа бүр юм жоохон сэтгэл санаа нь бүр савлаад эхэлдэг. Унтаж чадхаа байж майчдаг. Шүн орой ингээд нилийн юм сансан мэдрэмж нь илүү дамгаалдаг. Тэгээд таныг санахаараа ингээд тайван биш болоод түгшээд байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд эхэлдэг. Бас ярилцмаар, уулзмаар, хармаар тийм мэдрэмж байна. Тэгээд хэдий санаад байгаа ч гэсэн энэ хүнд бас хийж чадах юм юуч байхгүй юм шиг тийм мэдрэмж төрөөд байна. Тийм болохоор айгүй юм докторгүй, тайван биш, айгүй хэцүү санагдаад байгаа нь тийм учиртай байхгүй юу? Санангуудаа хүн чинь хэрвээ холбоо бариад хүй хай гэд холбогдчих юм бол сансан сэтгэл нь ингээд дэвтээд зүгээр болчих штеп. Гэтэл энэ хүн санаад байгаа хэрнээ ямар нэгэн үйл хөдлөл хийж чадахгүй байгаа нь энэ хүнийг хамгийн их юм шаналсан мэдрэмж авахд хүргээд байгаа. Тантай холбоогүй болоод тантай ингээд холбоо тасраад ч юм уу холбогдохоо болоод багаар ингээд холдоод эхэлсэн нь энэ хүнд айгүй юм бас хоосон орон зай үүсгэсэн гэж гарч ирж байна. Тэгээд нэг юм үнэт зүйлээ бас алдж байгаа юм шиг тийм мэдрэмж. Нэг сайн найзаагаа алдж байгаа юм шиг. Гэтэ нэг сайн найз гэхээсээ илүү хажууд нь яг найз гэхээсээ илүү ингээд хажууд нь түшээд тулаад үргэлж юм тогтвортой, тайван тийм хүний нэг тийм энерги байдаг шүү дээ. Хүнд нэг юм тайван, тогтвортой хажууд нь тайвширч болохоор мэдрэмж, тухтай мэдрэмж төрүүлдэг хүмүүс байдаг. Та энэ хүний хувьд тийм хүн байсан. Юу ч ярьсан ойлгох юм шиг. Юу ч хэлж исэн тоор ингээд нэг зоосны хоёр талч юм шиг. Тийм ийм нандан тухтай мэдрэмж мэдрүүлдэг байсан. Тэгэд таныг бол ийм асфальттай танк шиг гэж энэ хүн бас боддсон байна л да. Ингээд юу ч болоод энэ хүн ямар ч хэцүү юм тохиолдлоо ч юм уу эсвэл бол одоо ингээд нэг юм яриад ороод ирэхэд та үргэлжлээ ингээд ард нь байж идэг. Нэг хүн энэ хүнд муухай хандлаа гэхэд та ард нь зүгээр нөгөө хүнийг ингээд хараагаал тий. За хараах нь хайшаа. Гэхдээ ингээд энэ хүний талд ороод нөгөө одоо нөгөө өөр муудалцсан хүнийхэн талд ороод идэх хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш. Одоо таны талд ороод таны хажууд байж ингэж өгдөг. Таныг ингээд докторжуулж идэг. Таныг ингээд хөрсөн дээр нь буулгаж идэг. Тийм хүнээ гэж боддог байсан. Айгүй доктортой ийм хүн гэж боддог. Тэгээд ийм таны яг ийм presence буюу таны ийм ер нь бол мэдрэмж төрүүлдэг тэр байдлыг чинь айгүй их энэ хүн санаж байгаа. Энэ хүнийг нэлийн юм тэнцвэржүүлдэг, докторжуулдаг, ингээд савлцсан багт нь зүгээр штий. Эн чинь ийм л юм байдаг штий. Өөстө тэр чамайг тэгсэн юм уу? Яаж байгаа мó хоогүй. За зүгээр хоёулаа ингээд болно штэ ч гэдэм юм уу. Ийм юм хилдэг байсан, хажууд нь байхад амар юм түшигтэй байсан хүн гэж бодож байна. Одоо тэгээд ингээд савлаад түгшээд ингээд ирэхэд хажууд нь та ингээд байгаад холбогдоод ингээд байхгүй байгаа нь энэ хүнд айгүй юм жахан ганцаардсан мэдрэмж төрүүлээд байгаа. Орхигдсон ч юм шиг тийм мэдрэмж. Тийм болохоор бас айгүй их санаад байна. Тийм ер нь л ингээд ганцаардж ийн гэдгийг бол айгүй бүх үзрээр л баг ингээд илэрхийлж ийн л да. Тэгээ уул нь тантай ингээд холбогдохын тулд холбоо барихын тулд юу ч өгөхөд бэлэн shut up and take my money гэдэг үг гэдэг штэ. Амад та зүгээр мөнгөний минь аав гэх. Яг тэр шиг ингээд үг үйлдэл юу гэдэг юм хүчин чармайлт гаргахад ингээд бэлэн байгаа хгүй энэ хүн. Гэхдээ тэгж чадахгүй нөхцөл байдалд байгаа юм шиг харагдаад байна. Саналаа гээл шууд хурж ирээд тань дээр ирээд уулзах боломжгүй. Саналаа гээл шууд утас цохоод та хоёр хоорондоо яриад ингэх боломжгүй байгаа юм шиг нөгөө хүний талаас л нөхцөл байдал нь тэгж гарч ирж байна. Гэхдээ энэ хүн таны сэтгэлдээ бол аюулгүй нандинаж боддог. Сэтгэлийнх нь ингээд зүрхэнд нь ойр байдаг хүний нэг гэж таныг бол боддсон байна. Энэ бол бас тэгтээ юм нэлийн хүчтэй мэдрэмж гарч ирж байна. За хэдүүлээ энэ хүн одоо тань руу юу н холбоо барихаар байна уу гэдгийг бас харъя. Ингэж их санаад ижиж холбоо барихгүй бах та. Тэгээд одоо ингэж үзэж байгаа би бол ингэж л бодож байгаа байхгүй юу. Үгүй тэгээд тийм л амар санаад хэцүү байд юм бол холбогдоод буцаад холбоотой болчихоор яг яад юм болов яагаад болохгүй нөхцөл байдал гээд байгаа юм бол гээд
Гэхдээ бас хүн болгонд өөрийн гэсэн шалтгаан байгаа тийм. Ер нь л энэ одоо нөгөө нэг ерөнхий энерги сугалсан карттай ер нь ингээ харахад энерги таарад л байна л да. Нэгдүгээр групп ч гэсэн тийм байсан. Хоёр үзэр гараад ирсэн чи хоёулынгийн талд ичдөө Five of Swords-ийг тайлбарлаад өгөөч. Ингээд л байгаа юм да. Eight of Swords-ийг тайлбарлаад өгөөч. За энэ хүн бол холбоо тогтоож орж ирэхээр байна. Одоогийн энергиэр бол харж байхад энэ хүн бол тань руу буцаагаад холбоо тогтоогоод ороод ирнэ. Гэхдээ яагаад одоохондоо холбоо тогтоохгүй байгаа вэ? Одоохондоо яагаад ингэж таг байгаа вэ гэдэх юм бол танд холбоо тогтоолоо гэхэд бүр юм нэлээд даацтай ийм харилцаа санал болгохыг хүсэж байгаа. Энэ хүн бол тантай ирээдүй бол хардаг, ирээдүй харж чаддаг сэтгэл бол угаасаа байна. Холбоо тогтоож орж ирэх нэг юм 3-аас 6 сарын хооронд доторч гэх юм уу? Дор хаяж 3 сарын дараа жах ингээд удахаар байгаа харагдаж байна. 3-аас 5 сар ч юм уу. За яагаад хийж ийнэ гэхээр эсвэл тань руу 5 сарын дараа холбоо тогтоох боломжтой байна. 5-7 хоногийн дараа, 5 сарын дараа. Тэгээ ер нь яагаад ингэж удаж байгаа шалтгаан гэх юм бол уг нь хурдын энергитэй. Энэ хүний хувьд бол хурдын энерги харин ч ойртцсан байна гэж гарч ирж байна. Холбоо тогтоох нь танд нэлийн юм даацтай юм санал болгомоор байгаа. Танд одоо жишээ нь хоёул одоо шууд харилцаал буцаад холбоо тогтонгуудаа ингээд бас яах нь мэддэхгүй тойрол нөгөө л нэг юма яриад нөгөө л нэг юма хийгээд идэв штэ. Тийм биш. Бүр яг цоо шинээр эхлээд энэ удаадаа таныг бол одоо бүр ингээ аваа суунч гэдэг юм уу. Эсвэл тантай бүр ингээ яг доктортой харилцаа эхлүүлнэ. Үерхэл эхлүүлнэ. За бүр үгүмаа гэхэд бүр хамгийн багадаа тантай бүр яг ингээд тодорхой official харилцаа эхлүүлнэ гэсэн ийм бодолтойгоор энэ хүн эргэж ирэхийг хүсэж байна. Буцаад холбоо байруул тийм л юм ярьж орж ирэхгүй болвол ер нь шаардлагагүй гэж үзэж байгаа. Тийм болохоор тань руу холбоо барихтаа нэлээд ингээд сэтгэл зүрхээ тодорхой нээгээд тэгээ өөрийнхөө энэ дотоод асуудал, дотоод ийм цаанаа байгаа хил ам, юу гэдээ хэрүүл тэмцэл өөрийн гэсэн асуудлууд, дотоод юм зөрчилдөөн өдр тэр байдлуудаасаа өөрөө гараад өөрөө ингээд нэг юм доктортой арай нэг гайгүй сэтгэл зүйтэй болоод ирэх үедээ энэ хүн тань руу холбоо тогтоож орж ирээд таныг ингээд бүр аваад суунч гэдэг юм уу. За одоо тэр одоо бас арай экстрим те аваад сууна гэдэг чи одоо бас нэлээд юм том урттай хугацааны процесс байгаад байгаа. Тэгэхээр аваад үерх нь энэ хүнд би юм тодорхой доктортой ийм тухтай харилцааг өгч чадна гэж бодсон үедээ бас холбоо тогтоохоор байна. За нөгөөний түрүүн хол зайд байдаг гэд байна гэдээсэн хүмүүсийн хувьд маань хол зайны харилцаанаас гарах үедээ яг ингээд нэг газар байдаг болох үедээ энэ хүн тэр асуудал цэгцэрхээр бас өөрөө холбоо тогтоогоод ингээд холбоо тогтоож орж ирэнгүүтээ болцоонд авч яваад ингээд доктортой уулзсаар байгаад үерхлээ харилцаа болчихдээ шүү дээ. Тэгээ official харилцаа болчдөг аль биесны тим юм болж иж энэ хүн бас холбоо тогтооно. Нэг юм даацтай хөдөлгөхийг хүсээд байгаа. Тэгээ цаашаа бол угаасаа одоо л танаас ингээд нэг юм романтик юм мэдэрдэг, тантай байсан үеүдээ ингээд бодохоор тэр нэг юм хүрх юм эрвээхээ нисэх мэдрэмж өгдөг штеп гэдсэн дотор тийм байдаг харагдаад байна. Гэхдээ бас нэг юм худлаа юм ярьж, худлаа амлалт өгж холбогдохыг бол хүсэхгүй байна. Яг чадах юмаа хэлээл энэ хүний бас зан аашны юм байна л да. Яг чадах юмаа л амлахыг хүсдэг. Хийж чадах юмаа за би энийг хийнэ гэж ам гарахыг хүсдэг. Ийм хүн байгаад байгаа учраас худлаа юм ярихгүй яг ингээл чин үннээрээ яг сэтгэлээ
гаргаж хэлээд тэгээд нэг даацтай алхам хийж чадах болохоор энэ хүн тань руу холбоо барихаар байгаа харагдаад байна. Тэгээд анх нөгөө нэг энергийн чек хийж яхад одоогийн энерги нөгөөнийх нь одоогийн энерги гээд чек хийж яхад бас нөгөө хүн нэлийн хөдлөөд эхэлсэн нэг юм хэцүү үе ардаа үлдээгээд одоо яг нэг юм ажил төрөл байд юм уу, сурлага хөдөлмөр байд юм уу, тэр нь ингээд нэлийн нааштай явж байгаа хүмүүс байгаа харагдаад байсан. Тэгэхээр тэр бүхнийгээ шийдээд нэг юм доктортой юм тань санал болгохоор хэмжээний болоод ирэх үедээ бас буцаад холбоо тогтоохоор байгаа харагдаад байна. За 2 дугаар бүлгийнхний маань уншлага энэ хүрээд дууслаа. Тэгэхээр дараагийн уншлага хүртлээ дараагийн уншлагаараа уулзцгаая. Тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартава. Бас санал сэтгэл байвал комментээр үлдээгээрэй. За тэгэхээр дараагийн уншлага хүртлээ баяртай. 3 дугаар бүлгийнхэндээ энэ уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. За манай 3 дугаар бүлгийнхэн болохоор энэ 2 хос юм уу? 2 хос тийм нэг нь бол юм даалгавчтай байгаа тийм ийм ирэм 2 нэг ингээд ангааж байгаа ч юм уу нэг юм нэгэндээ нөлөөлж байгаа ийм Oracle deck сонгож орж ирсэн баг. За Oracle deck-ийн ард маань healing буюу imagine yourself and your beloved surrounded by light. Feel your relationship being healed this very moment гэсэн юм утгатай Oracle deck байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр healing буюу ангаах, эдгэрэх гэсэн утгатай. Эдгэх. За тэнгуүтэй өөрийгөө болон өөрийнхөө хайртай хүнийг гэрлээр бүрхүүлж гинэ. Гэрлээр ингээд бүрхэгдэж гин гэж төсөөл. Тэгээд яг энэ мөчөд та хоёрын relationship буюу харилцаа эдгэрж гин гэж мэдрээрээ гэж гэсэн утгатай ийм мессежтэй Oracle deck байна. За энийг бол иш ингээд тавьчих. За уншлага маань ерөнхийдөө бол эхлээд нөгөө хүнийхээ одоогийн энергийг чеклэн, шалгана. Тэгэнгүүтээ харилцааны талаар юу гэж бодож байгааг нь үзээд тэгээд таныг санаж байгаа эсхийн нэг бас үзээд тэгээд сүлд нь болохоор тань руу юм холбоо барихаар байна уу гэдгийг хэдүүлээ. Шалгаад уншлага маань ерөнхийдөө бол дуусж байгаа. За шууд ихний асуулт руу оръё. Чиний юу гэдэг вэ? Бэл. Гурдугаар бүлгийг сонгосон хүмүүсийн бодож буй хүнийх нь одоогийн энерги ямар байна вэ? Ингэж асуухад 3 дугаар бүлгийнхний ер нь бодож буй хүний энерги нь жаахан тийм төөрөлдсөн байдалтай хаашаа явахаа мэдэхгүй. Ялангуяа ажил төрөл, амьдралын материалын зүйлс юу гэдэг тийм газрын зүйлс дээрээ жаахан анхаарал хандуулъя гэхлээр юун дээрээ ажиллахаа мэдэхгүй. Ажил төрөл мөнгө санхүүгийн хувьд бас жаахан тийм төөрөлтөлтэй. Нэг урам зориг байхгүй, юу хийхээ мэдэхгүй. Тэгсээр нэг ямар нэг юм би хийх ёстой гэд нэг юм өөр дээрээ дарамт хүлээгээд авцсан. Гэхдээ яг юу гэдгээ мэдэхгүй. Тэгээ нэг юм бариад авъя гэхлээр бас чаддаг мэддэг юм нь яг ингээд ажил төрөл мөнгө төгрөг болдоггүй ч юм уу. Орлого муу болоод идэх ч юм уу. Бизнес эрхэлдэг хүмүүс бол орлого нь бас жаахан муу. Айгүй их ингээд сэтгэл гаргаа юм хийгээд идэг тэр хэмжээгээрээ жаахан мөнгө орж ирэхгүй байгаа харагдаж байна. Тэгээ шин санаа, бүтээлч санаа жаахан тийм шинэлэг байдал дутуу. Яагаад гэхэлэр энэ хүн өөр дээрээ ингээд
өөрийнхөө яг юу хүсэж байгаа, яг юу хийх хэрэгтэй вэ ч гэдэг юм уу, нэг тийм хүний нэг зорилго, тэмүүлэл гэж яддаг штеп. Тийм юм байхгүй. Ингээд жоохон төрөлцсөн байгаа харагдаад байна. Юу хийхээ жоохон мэдэхгүй байх хандлагатай. Нэг юм жоохон төөрцөн байгаа үе дээрээ явж байгаа гэж гарч ирж байна. Янз бүрийн юм уулан туршиж үзэж байна. Янз бүрийн юм хийгээд нэг юм залхуураад амраад нам суугаад байгаа юм байхгүй хэрнээ юм хийгээд идэг. Тэр нэг юм амар амжилттай, бүтэлтэй болоод байгаа юм бас байхгүй. Уг нь өөрийгөө ингээл дайчлал зөндөө юм хийгээд байгаа хэрнээ орлого орж ирдэггүй. Нөгөө хийж байгаа баах юмнуудаас нь орлого орж ирдэггүй ч юм уу, нэг л ирээдүггүй байгаад идэх ч юм уу. Тэгээд яг нэг юм ингэж барьж авахгүй байгаад ингэж гарч ирж байна. Яг нэг юмыг барьж аваад тэрэн дээрээ ажиллаад тэрэн дээрээ төлөвлөгөө гаргаад ингэж цаашаа явахгүй олон жижиг юм жоохон сэглээд байгаагаас нь болоод яг үр дүнгээ өгөөд байгаа юм байхгүй. Нөгөө хүн бол нэлийн тийм өөрөө нэг дарамт хүлээсэн, тэрэндээ стрессцсэн тийм байдалтай байгаа гарч ирлээ. Нэг л их юм хийсэн бас яг гараас нь юм гардггүй дээ. Нэг л өдөр би томорхон тодорхой гэд ууг нь ингээд хичээгээд хүн позитив те эерэг байдлаар хандах гээд байдаг боловч гарч ирж байгаа үр дүнгууд нь бас жаахан тийм яг бас сэтгэл төрхээр биш байдалтай. Тэрнээсээ болоод тэрэн дээрээ нэлийн төвлөрсөн, стрессцсэн ийм нөхцөл байдалд байгаа хүмүүс харагдаж байна. За одоо энэ хүн маань харилцааны хариулаар юу гэж бодож байгааг нь илүү төвлөрөө. За 3 дугаар бүлгийг сонгосон гэсэн. Бодож буй хүн 3. Би ингээ үзэж байхдаа юм нэг юм ойлголоо. No contact буюу ингээ холбоогүй байгаа хүмүүсийн энерги бас их хүнд байд юм байна. Юу нь үзэхэд бас за 3 дугаар бүлгийнхний маань бодож байгаа хүн энэ харилцааныхаа талаар юу гэж бодож байна гэдэг тэгэхээр харилцаа бас жаахан тийм токсик харилцаа байсан. Хортой харилцаа байсан. Нэг нэгэндээ нэлээд хүчтэй таталцалтай хэрнээ эргүүлээд нэгийг айгүй өвтөгдөг байсан харилцаа гэж бодож байна. Нэг нэгнийхээ жаахан муухай юмыг гаргаж ирээд муухай ч байх. Гэхдээ ингэ юм тайван бус болгоод идэг байсан. Яг юм тайван эрүүл харилцаа байсан гэж бодохгүй байна. Нэг нэгэндээ жаахан муугаар нөлөөлөд идэг байсан юм шиг. Нэнийг айгүй их гомдоогоод идэг байсан л гэж юм л гарч ирж байна л да. Таныг ч бас нэлийн гомдооцсон.
шархлуулсан энэ хүн ч гэсэн гэхдээ өөрөө ч гэсэн бас ингэж шархалсан энэ харилцаанаас болж. Тэгээд холбоогүй болсон одоо холбоогүй болохдоо за бид хоёр одоо ингэж нэг юм тайван бай да гэж шийдэж ер нь бас харилцаа дууссан байгаа харагдаад байна. Нэг ингээд хэрүүл уруул болоод хилцэл тэмцэл гараад нэг нэгээ хараагаад ингээ хүмүүс холбоогоо тасалдаг да. Тийм тасалсан гэхээсээ илүү бүр яг эцээ хүртэл бас жаахан явсан хүмүүс харагдаж байна энэ бүлгийнхэн маань. Болохоосоо болохгүй хүртлээ энэ харилцаанд яваад хийх зүйлээ хийгээд нэг юм за одоо үнэхээр ингэж байхад болохгүй байгаа юм чинь болохгүй юм бэлгүү дээ гэд харилцаагаар тасалсан хүмүүс төлхөө сонгож орж ирсэн байгаа харагдлаа. Таныг бас нэлээд гомдоосон ч гэж боддог. Өөрөө ч энэ харилцаанд нэлээд шархалсан гэж боддог. Тэгээ ер нь бас жаахан энэ бүлгийг сонгосон хүмүүс маань хамт ажилладаг ч юм уу нэг юм хамт нэг газар сурдаг. Ер нь ингээд юм нэг найзуудтай дундын найзуудтай ч юм уу тий юм олон нэг юм хүрээлэлд хамтдаа байжгаад тэгээд болсон байгаа хүмүүс харагдаад байна. Бүр огт холбоогүй бас биш. Нэг нэг холбогдохын хувьд бол холбогддог. Гэхдээ романтик харилцаагаа бол болцсон байгаа хүмүүс харагдаад байна. Тэгээд одоо болтол гэхдээ энэ хүн энэ харилцаа яг дуусаагүй тий тэрэн дээрээ бас жаахан эргэлзээд байдаг. Тэр нь бол энэ яг хамт ажилладаг ч юм уу дундын найзуудтай хооронд ингээ нэг газар таарад идэв штэ хүмүүс хамт нь сурж мурдаг ч юм уу одоо нүгэн ангийнч байх жишээний ийм хүн байгаа болохоор яг дууссан бид хоёр бүр огт no contact буюу огт холбоогүй байгаа бид хоёрын харилцаа огт дуусчлаа гэж хэлэхэд бол хэцүү гэж бодоод байна. Гэхдээ харилцаагаа romantically бол ер нь бол зүгээр ер нь дууссан дээр ч гэдэм үү. Одоо дууссан дээр нь цаашин гэхдээ ер нь бол ингээд хортой нэгэндээ хортой нэг амар гомдоодог байсан юм чинь бид хоёр ингээд урагшлах ёстой байхаа гэсэн ийм бодолтой ийм энергитэй хүмүүс байгаа харагдаад байна. Таныг бас жаахан нэг юм харилцаан дээрээ зөвхөрсөн буугаад өгсөн гэж бодож байна. Тэгтэл нь бас энэ харилцаа хэцүү ийм мэдрэмжүүдийг авчирсан, гомдоосон, шахлуулсан гэдгийг ч гэсэн энэ хүн бас мэдж байгаа. Дундын найзууд бас байдаг, холбогдоод идэг ийм хүн байгаа харагдаад байна. За нөгөө хүнийх нь орд гэх юм бол таны бодож байгаа хүнийх нь орд матар байх боломжтой. Матар, арслан, хонь, нум, тэгээд мэлхийний ордууд бас байгаа харагдаж байна. За орд бол заавал таарах албагүй санацгаараа ордон таарахгүй байсан ч гэсэн хэрвээ энергийн таарч явал ер нь бол таны групп мөн байна л гэсэн үг. За хэдүүлээ. Тэр хүн таныг юу санаж гин үү? Таныг юу харуулж байгаа юу гэдгийг асуугаад үзье. Би бүр no contact үзсэн чинь бүр өөрөө бараг жахаа сэтгэлээр унаад байгаа юм хайшин юм унжичлаа бүр. Яа. Гуравдугаар бүлгийг сонгосон юм байна. Бодож буй хүн гуравдугаар бүлгийг нэг юм санаж байна уу? Цааталцмаар юм уу санаж юм уу? Гуравдугаар бүлэг юу нэг хоёрдугаар бүлгээс жаахан ялгаатай байгаад байна л да. Яагаад тэгэхээр нүг хамт ажилдаг, дундын танил ихтэй нэгний хаталаар сонсоод идэх хүмүүс байж магадгүй гэд ер нь бол тийм энерги бол байна гэд хэлсэн дээ. Тийм болохоор бүр огт амар холбоогүй болчихоогүй. Тэгэхээр яг бүр амар санаал, битгэрээл, харамсаад байгаа юм бол нэг гарч ирэхгүй байгаа дээ.
бүр яг бас за холбоогүй болъё гэж саяхан шийдсэн хүмүүс ч байх боломжтой энэ бүлгийнхэн бол. Яг тийм амар удаагүй салаад холбоо тогтоохоо болоод харилцаа холбоогүй болоод бас удаагүй ч юм уу бүр ингээд таг холбоогүй болчоогүй нэгнийгээ хараад идэг, таарад идэг ийм хүмүүс байгаа харагдаад байна. Тийм болохоор бас нэг амар санаа шаналаад битгэрээд харамсаад байгаа юм бас алга. Гэхдээ энэ хүн бол холбоогүй болсондоо л мэдээж жагалтай бол биш байна. Шаналж ийн холбоогүй болох болсон тий. Тэгээд та хоёр одоо цаашдаа ингээд хэдий хэцүү байсан ч гэсэн хичээя, тэмцье, харилцааныхаа төлөө тэмцье гэдэг шийдвэр гаргаагүй гэдэгтээ энэ хүн бол амар шаналж байна. Тэрэндээ бол харамсаж байгаа. Тэгээд тийм юм хийя гэд тэгэхээр зүтгүүлээ тий. Тэгж ярьдэн штэ хүмүүс зүтгүүлээ гэд тэгэхээр тэгэх бас жахан чадлагүй болсон. Тэгэх хүч байхгүй, зориг байхгүй. Тэр нь тийм болтлоо ингээд шаналсан, сэтгэл нь юм амар зовлонтой байгаа ийм мэдрэмж бас байгаад байна л да. Тийм болохоор тэрэндээ бол шаналж гин. Гэхдээ тантай ямар нэгэн байдлаар бас холбоо тогтоочод байдаг. Найзуудын хүрээллээрээ ч юм дамжуулаад ч юм ажил төрлөөс болоод за нөгөө нэг юм яасан ч гэдэг юм уу те. Ингээд хоорондоо ярьчаад байдаг учраас нэг тийм амар санаад ах бас завсар та арай өгөөгүй байгаад байна. Та амьдралд нь ингээд амьдралаас нь бүр гараа явчаагүй бас дуусчаагүй байгаад байгаа байхгүй юу? Энэ бас нэг юм жахан буцаад сэргэх боломжтой яг no contact гэдэг гэхэд бас жахан хэцүү л байгаа харилцаа харагдаад байна л да. За тэгээд тимэтийн яг харилцаан дээр хин хинэнд хичээхэл болцсноос биш огт бас дуусчаагүй харагдчихээн. Гэхдээ нэг юм харилцаа яг цаашаа үргэлжлээд яваад байгаа гэд хэлэхэд бас боломжгүй те. Та хоёр тийм хүмүүс маань түлхүү байгаа учраас энэ дээр бол би яг амар санжиг гэж хэлж болж чадахгүй байна уу. Угаасаа нэг амьдралд байгаад байгаа яг бүрэн дуусчаагүй байгаа учраас санах мэдрэмж бол авч чадахгүй байна. Гэхдээ одоо энэ байгаа энэ харилцааныхаа нөхцөл байдалд бол мэдээж энэ хүн айгүй юм жоохон төөрөлдсөн. Яг үндэ нөгөө нэг чи яг юу хийсэд байгаа юм бэ? Чи яг юу хийсэд байгаа юм бэ гэж тэгсэн чинь энэ тийм амархан биш штэ. It's complicated гэх нэг тэгдэг шиг санаж байгаа мó гэхлээр үгүй энэ бүр тэрнээс илүү төвөгтэй. Зүгээр нэг хоёр хүмүүс холбогдохоо болоод санаад байгаа тийм биш. Холбогдоод байгаа хэрнээ хамт байж чадахгүй байгаа тухай тийм групп байгаад байна. Яагаад хамт байж чадахгүй байгаа юм бэ гэхэд тэгэхээр цаашаа ирээд орж чадахгүй байна. Амар нэгэндээ хортой байгаа юм шиг санагдаж байна. Нэгнийхээ ингээд сайн сайхан зүйлийг гаргаж ирээд те нэгэндээ нөгөө хоёр хүн хамт байвал жаргалтай л байх гэж хамт байхаас биш ганцаараа байхыг зовхыг ганцаараач байсан зовж чаднаа гэх нэг тийм үзэл бодолтой хүмүүс байдаг штеп. Тийм жоохон үзэл бодолтой. Тэрнээсээ болоод угаасаа нэгэн талын нэгнийг хэцүү байлгаад байгаа юм чинь болидо гэд жоохон бууж өгөхийг сонгоод байгаа ийм группийнхан маань илүү их сонгож орж ирсэн байна. Нөгөө тал нь илүү бас ингээд жоохон бууж өгөх гээд байгаа. Тэнгүүд та тэр тал дээр нь ямар нэгэн хийж чадах юм байдгүй ч юм уу те. Гэхдээ гурав дахь асуулт нь болохоор ерөнхийдөө тань руу ер нь холбоо барьж гин үү гэж би бол уг нь асууж байгаа. Энэ групп дээр бол special энэ харилцаа юм цаашдаа яахаар байна гэд үзсэн илүү дээр байгаа юм шиг харагдаж байна. Яа тэгэхээр та нар надад бол холбоотой байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тань руу холбоо барих нь бид барих уу гэж үзэх нь жаахан тохиромжгүй юм шиг надад санагдаад байна. Тэгэхээр хідүүлээ жаахан скриптээсээ буюу одоо тэр бичсэн байгаа тэр юмнасаа жоохон хазаагаад скриптээсээ хазаагаад энэ харилцаа юм цаашдаа яахаар байна гэдэг нь үзчих. 3 дугаар бүлгийн ихний харилцаа юм цаашдаа яахаар байна вэ?
яя. Бас нэлийн л үргэлжлэхэндээ хүмүүсээ дуустгүй дээ. Хай хүссийг тайлбарлаад өгч. Хай хүссийг тайлбарлаад өгч. Миний сая хүзрээ буцаач хийж байгаа та нарт би баригдсан уу? Камерын дээр орцсон уу? Капсыг тайлбарлаад өгч. Амар major arcana тайлбарлаад хаа бас хаяа буцаад хийж үзнэ би. Тэг буцаа гараад ирд юм дөө гарч ирэх хэвээр бол. Тиймээ тийм угаасаа яг баг хүзэр болгоно. Тэгвэл тийм тайлбарлаад өгч. Нэг л юмыг бас хийж байна шүү. Би жаахан өсөд ит юм шиг байгаа. Тэгээ би нэг бичлэгээ хальт харсан чи ингээл ерөөсөө л хүзрээ ингээл тэгшлээл энийгээ тэгшлээл урагшаа хашаа болгоол айгуу төвхтөн хүн байт юм билээ шүү дээ. За ер нь энэ харилцаа цаашдаа яахаар байна гэд үзсэн чинь энэ харилцаа бол дуусах харь болоогүй. Дуусаагүй байна манайхаа. Яг ингэж no contact те яг амар ч холбоогүй болоод байгаа харагдаагүй. Цаашдаа ч гэсэн яг ингээл дуусаал move on хийгээл энэ харилцаанаас огт гарч явал цоо шин юм эхлээл тэгээд байгаа харагдахгүй байна. Энэ харилцаанаас та хоёрт ойлгож авах зүйлсүүд зөндөө байна. Сурах хичээл зөндөө байна. Тэрийгээ сурч авсан цагтаа л энэ харилцаанаас гарна. Тэгээд энэ дуусахгүй байгаа учраас цаашаага бүр ингээд сайхан албан ёсны бүр болоод цэцэглээд хөгжөөд яваад байна уу гэхэлэр бас тэгж харагдахгүй байгаа. Нэг тэгж ахын тийм зууралдсан энерги бол байна. Салж өгөхгүй, тэгтээ бас яг нийлж өгдөггүй хоёр хүмүүс ингээл хоорондоо зууралдаал нэгнийгээ тавьж явуулж чадахгүй. Тэгтээ бас энэ харилцаанаас сурах юмаа сурч чадахгүй. Ингээд л хоорондоо жоох ингээд зууралдаад ахаар байна. Тэгээд ингэж зууралдаж ийснэ та эцэст нь ёо ингээ эргээ харахад шаал дими цагийн гарц байж тэр хүнтэй ингээл хамаг хөөхөн насаа өнгөрөөцөн байна би гэж бодох үе дээ. Жохон их гээд байгаа харагдаж байна. Хайрын цаг хугацаа гэж бодох юм бас гарч ирж магадгүй. Жохон тэгж бодох гээд байдаг ч харагдаж байна. Та хоёр нэгэндээ жохон бууж өгөхгүй нэгнээсээ ингээд уучлалт гуугаад харилцааны яг юу болохгүй байгаа юм бэ? Цаашаа явахын тулд бид хоёрт яг юу хэрэгтэй байна вэ гэдэг дээрээ төвлөрөхгүй. Жохон нэгнийхээ дээр гарах гээд байгаа юм шиг. Зөрүүдлээд байна. Ялангуяа feminine energy арай илүү эмэгтэйлэг энергитэй талаас бууж өгөхгүй нэг юм өөрийнхөө байр суурин дээр бас юм хатуу зогсож байгаа байдал. Хатуу зогсох, зөрүүдлэх, жаахан ингэ зөрөөд үгүй эн чинь юм гэдэг чинь ийм л байх хэвээр. Гэтэ би тэрийг буруу гэж байгаа юм бас биш. Гэхдээ таны зүгээс жаахан юмд уян хатан хандаад энэ харилцаа яг надаа юу ойлгуулах гээд байна вэ? Гэт юм self awareness гэж байдаг штэ хүний ингээд өөрийгөө ингээд мэдрэх, харилцааг мэдрэх. Энийгээ жаахан гаргаж ирээд ингээд жоохон харах хэрэгтэй байна гэж бол хүзэр хэлж байна. Тэгэхгүй болвол нэг ойлгох хэрэгтэй юм байгаад ахад цаг хугацааны ирэхээр та хоёр нэг юмыг ойлгоно уу гэнэ. Гэхдээ удах гээд байгаа байхгүй юу? Тэрнээсээ болоод нэг ийм тойрогт орчоол тэр тойргоосоо бас гарахгүй нэг л юм давтагдаад нэг хичээл сурах гал нэг үйл явдал давтагдаад тэрнээсээ яг тэр хичээлийг сурч авч чадахгүй байгаад байгаа бол харагдаж байна. Энэ хүнтэй харилцаач гэсэн ер нь тийм. Та ер нь өмнөх харилцаануудынхаа өмнөх харилцааныхаа паттерн буюу одоо тэр харилцааны зам гэх юм уу? Харилцаанд туулсан тэр замаа бас хараад энэ хүнтэй одоо энэ харилцаанд байгаа юм а хараад тэгээд энэ хоёроос аль нь илүү их давтагдаад байна. Тэг өмнөх харилцаан дээр давтагдчихсэн юм энэ харилцаан дээр давтагдаж гинэ ч гэдэг юм. Тэрийгээ бас нэлийн юм анзаарч харах шаардлагатай болсон байгаа харагдаад байна. Харилцаа бол дуусахгүй байна. Гэхдээ бас яг шинээр эхэлж өгөхгүй байна. Нэгэндээ ингээд халуун дулаан гой мэдрэмж төрүүлээд сэтгэлийн хөдөлгөөд бас цаашаа явахгүй байгаад байна. Нөгөө талаас бас
сэтгэл жахан дутаад байна. Сэтгэл гарахтаа тэгээд эхлэнгүүт та бас энэ хүнээ зуугаад жоохон тавьж өгөхгүй ингээд дотроо ингээд дотроо юм бодцоод тэрийгэ тавьж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? Ингээ жоохон зөрөөд өөрийнхөө ингээд байр суурин дээр хатуу зогсоод иймэрхүү юмнууд асуудлууд үүсээд байгаа учраас харилцаа бол нэлээд удаан юм сунжирсан байдалтай явж ин шүү. Тэгэхээр харилцаан дээр нэлээд ингээд анхааралтай хандаад нөгөө хүнтэйгээ ярилцаад сурах ёстой зүйлээ сурах хэрэгтэй байгаад байна. Энэ харилцаа бол дуусаагүй байгаад байна. Яг no contact харилцаа гэж би бол хэлэх хэрэггүй юм байна. За тэгэхээр 3 дугаар бүлгийнхний маань уншлага энэ хүрээд дууслаа. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe, comment, санал сэтгэл байвал комент бичээд үлдээгээрэй. Би бас комментиг нь хараад сайжруулах зүйлээ сайжруулаад өөр дээр ажиллах зүйлээ ажиллаад явж байгаа. Тэгэхээр дараагийнхаа уншлагаар уулзлаа. Баяртай. Энэ хүртэл сонссонд баярлалаа.